За хүн бол ер нь амьдралдаа хоёр зүйлийг бол зөв сонголт хийх ёстой гэж үздэг юм байна. За нэг дэх сонголт бол мэрэгчлээ зөв сонгох. Мэрэгчлээ зөв сонгож чадсан хүн бол ирээдүйд ямар ч цаг хугацаанд, ямар ч нийгэмд, ямар ч цаг үе дээр бол яг өөрийнхөө сонгосон мэрэгчлэр илүү идэвхтэй, илүү зоригтой, илүү сэтгэл хангалуун, илүү их өргөн боломжтой ингээд амьдарч чаддсан юм байна. За тэгээд ихэнх хүүхдүүд шилжилтийн насан дээр төгс анги дээр бол мэрэгчлээ яг өөрийнхоороо шинжлэх ухааны үндстэйгээр сонгож чаддаггүй юм байна. Яагаад гэвэл сургаар, аав ээжийнхаа шахалтаар ямар нэгэн байдлаар даган дуурайх ч юм уу тийм байдлаар мэрэгчлээ сонгодгоос шалтгаалаад төгсөөд ажлын байран дээр гарахад мэрэгчлээ зөв сонгоогоосоо болоод 70 орчим хувь нь бол дахиж өөр мэрэгчлэр суралцах, эсвэл ажлын байраа сольдог, эсвэл амьдрал дээр маш том эрсдлүүд, өөрчлөлтүүд гаргадаг тийм тохиолдлууд байна. Энэ бүх зүйлүүдийг шинжлэх ухааны аргаар мэрэгчлийг нь хэрхэн зөв сонгох уу? Таны хүсэл, сонирхол, мэрэгжил, боломжит тохирсон мэрэгчлийг сонгодог системийг бол бид бүтээж чадлаа. За энэ бол зөвхөн бид биш, олон улсын мэрэгжил сонгодог маш том платформудтай хамтарч шинжлэх ухааны үндстэйгээр бүтээж чадсан. За жишээлбэл тэтгэлэгтэй сурын хүрээтэй сурын цэгмэн гэдэг вебсайт руу ороод 12 дугаар ангид төгсөж байгаа, 11 дугаар ангид төгсөж байгаа, 10 дугаар ангид ирээдүйд ямар мэрэгчлэр сурах гэж байгаа тэр хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ хамтраад манай системийг ашиглаж мэрэгчлээ сонгох боломж нь бол бүрэн бүрдлээ. За энд бол нийтдээ 60 асуулт. 60 асуултаас бол 15-аас яг 20 минут бол энэ тестийг өгнө. Нийтдээ дэлхийд дээрх 200 мэрэгчлэр яг энэ системийг бол олон улсад 10,000 хэрэглэгчдээр туршиж үзээд 200 мэрэгчлийг хооронд нь холиод бүх төгссөн энэ мэрэгчлийг тест өгсөн хүмүүс бол 95% наривчлалтаар бол мэрэгжлийн зөв нийцтэй сонгогдож байна гэдгийг бол гаргаж ирж тогтоосон. За тэгээд энэ системийн давуу тал маань бол шинжлэх ухааны үндсэлтэй. За тэр өгсөн загвараар нь бол тухайн мэрэгчлэлтэн тохирох олон улсын тэтгэлгүүдийг бол хайж олж санал болгодог. За дэлгэрэнгүй тэтгэлэг хайж олсон мэрэгчлээ сонгосон байдлаар ороход бол ямар төрлөөр ямар салбарт ажиллах юм гэдэг ажлын байрнуудын зар нь хүртэл гарч ирдэг ийм боломжийг гаргаж ирсэн. Тийм тэтгэлгээс сонгоход зориулсан мэрэгчлээ сонгодог ийм системийг бүтээлээ. Тэгээд ирээдүйд мэрэгчлээ зөв сонгож, зөв сургуультай, зөв тэтгэлэгтээ сурах олон мянган залуучуудад, олон мянган хүүхдүүдэд бол маш тусдим болох энэ систем маань бол сурын цэгмэн гэдэг ийм систем байнамаа. Тэгээд энэ систем рүү эцэгтэйгээ хамт сууж агаад мэрэгчлээ зөв сонгоороо энэ системийг ашиглаарай гэж хүүхд залуучуудыг урьж байна. Тэтгэлэгтээ сурыг, мэрэгчлээ зөв сонгоё, сурын цэгмэнд зочлоорой.